За та бүхний энэ өдрийн амрыг айлтгая. Шинжлэх ухаан тань мэдхүйн судалгааны нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай энэ өдрийн нэвтрүүлгийн зочноор Шинжлэх ухааны академийн химийн технологийн хүрээлэнгийн захирал Ламсрангийн жаргал сайхан доктор маань хүрэлцээрлээ танд энэ өдрийн мэнд хүргье. За танд ч гэсэн өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн ярианы сэдв бол тодорхой байна тийм ээ. Химийн хүрээлэн хим технологийн хүрээлэнгийн талаар нэлээд дэлгэрэнгүй ярих байхаа гэж бодож өн захирал маань өөрөө ирсэн байгаа учраас тэгээд тэрүүний өмнө би нэг сонирхоод ганц зүйл асууя да. Ер нь та бол өөрөө одоо инженер хим технологийн мэргэжилтийн хүн байна тийм ээ. Одоо ингээд том хүрээлэн ахлаад удирдаа явж байна. Тэгэхээр ер нь одоо химч хүний бахархал одоо яг юу гэдэг юм бол тэг химийн шинжлэх ухааны одоо гайхамшиг гэж хэлвэл юу гэж хэлэх вэ? Бас энийг олон сонсож байгаа хүмүүс байгаа байх гэж бодож байна. За тэгэхээр ер нь бол химийн шинжлэх ухаан гэдэг бол маш өргөн далайцтай. Одоо зөвхөн хим гэж ярих биш. Одоо бүхэл одоо ус ардын аж ахуй тэгэл одоо бүхэл төрлийн шинжлэх ухаан энд бол хим хэрэгжилж байна тийм ээ. Бидний өдөр тутмын амьдралаас өсвөлээд одоо химгүй юм алгаа шүү дээ тийм ээ. Бидний идж байгаа, ууж байгаа, хэрглэж байгаа, өмсөж байгаа, зүүж байгаа, тэгэл амьсгалж байгаа агаар ууж байгаа уснаас өсвөлээд ингээд бүгд бол химийн шинжилгээ, химийн одоо баталгааж болол химийн технологийн үр дүнд гарч ирж байна тийм ээ. Бидний гаргасан одоо бүтээгдэхүүн материал ч одоо энэ цаашаа үйлдвэр аж ахуй нэгж бий болох тийм ээ. Үйлдвэрлэл хөгжих одоо үндсөөр түүхийд нь болж байна. Тэгэхээр бол хим бол үнэхээр өргөн цар хүрээтэй асуудал байгаа. За тэгээд мэдээж химч хүн болсны одоо бахархалч гэдэг юм уу энэ бол үнэхээр бидний одоо энэ нөгөө маш олон чиглэл тойрох боломжтой. Юмны дандаа учир начрыг олдог. Тэгээд тэр нь яг ингээд нөгөө баталгаа нотлогоо лабораторийн шинжилгээгээр батлагдчих тийм ээ байдаг. Тэгээд дандаа бидний хийсэн ажил маань бас яг ингээд амьдралд нэвтрэх боломжтой, үйлдвэрлэл болох боломжтой. Ийм байдгаараа бас их онцлог давуу талтай. Ер нь энэ химийн шинжлэх ухааныг ойлгох манай одоо бүх нийтийн боловсролын төвшин ер нь хэрэг байдаг юм бол. За яг хуу ер нь бол одоо мэдээж хэрэг одоо ингээд хүмүүсийн ойлголт яг химийн бодисын ойлголт гэдэг бол бас юу шүү дээ тийм ээ. Янз янз байна. Ер нь манайд бол одоо ингээд дийлэнхтэй бол ийм ойлголт байдаг байхгүй. Одоо ингээд нэг юм сабагла бодолтой химийн бодисыг л химийн бодис тийм ээ. Бусад юмыг бол ерөөсөө химийн бодис биш юм шиг тэрнээс ерөөсөө айх аюулгүй юм шиг ч юм уу тэгж боддог тийм ээ. Тэгэхээр тийм биш одоо бидний бүхэл одоо өдөр тутмын амьдралд бол химийн бодис орж. Тэгэхээр нөгөө яг үйлдвэрлэлд хэрэглэдэг сабагла бодолтой химийн бодисын аюулгүй ажиллагаа тэр гэдэг нь чухлаас гадна бид нар ахуй амьдралдаа хэрэгжилж байгаа зүйлдээ бас их анхаарах хэрэгтэй. Ер нь бид нар ч яг хим технологийн энэ орчинд амьдарч байгаа хүмүүс юм байна шүү ер нь тийм ээ. Иргэн тойрон хэрэгжилж байгаа харьцаж байгаа бүх юм бол ямар нэгэн байдлаар одоо химийн шинжлэх ухаантай холбоотой л гэж ойлгомоор юм шиг ингэ санагдаж байна. Ер нь одоо монголчууд химийг ч одоо хувилхан ухаан гэж томьёолдог байсан тийм. Энэ одоо хэр онсон нэр томьёо юм бол их гоё надад санагдаад байдаг. Ер нь монголчууд за яг шинжлэх ухааны төвшөнд хүрсээс хойш бол тодорхой түүнээс өмнө эртний хүмүүсээр энэ химийн шинжлэх ухаан гэж хэлэх үү энийг одоо хэр амьдралдаа хэрэгжүүлж ирсэн бол монголчууд. За монголчууд бол одоо химийн шинжлэх ухааныг өргөн хэрэгжилж ирсэн гэж хэлж болно шүү дээ. Одоо бид нэг ингээл цагаан эдээгөө боловсруулж шүү дээ тийм ээ. Сүүгээ одоо ингээл хөрүүлээл өрөм тэгэл таараг тэгэл ааруул одоо тэгэл дараа нь арцаа нэрээл нэрмэл архиа гаргаад энэ чинь бүгд одоо химийн процесс химийн үйлдвэрлэл явж гин гэсэн үг шүү дээ тийм ээ. Одоо ахуй амьдралд гээл тэгж бид нар одоо ер нь химгүйгээр амьдрахын арга болчих тийм ээ. Маш олон төрлийн одоо угаалгын бодис одоо юу гэдгийг гэр орноо цэвэрлэхтэй гээл ингээл за тэгэл одоо идэж ууж байгаа юмнууд маань бүгд ийм байна. Тэгэхээр ер нь химийн шинжлэх ухаан бол ингэж байгаа юм л да. Одоо ингээд байгаль дээр байгаа одоо баялаг, одоо байгаль дээр байгаа түүхийд ч юм уу тийм ээ. Эсвэл амьтан ургамлын гаралтай түүхийд ч юм. Ингээд нөгөө тэр хувилхан ухааны чинь юугээр одоо ухаанаар одоо ингээд шинжилээд, судлаад, боловсруулад тэгээ бидний одоо хэрэгцээг хангасан шин материал, бүтээгдэхүүнийг гаргаж авдаг л гэсэн үг л дээ. Тэгэхээр та бол одоо химийн технологийн хүрээлэнгийн захирал байна тийм ээ. Миний бодлоор бол одоо 8 дахь захирал уу? Тий, 8 дахь захирал. Анхны одоо эмэгтэй захирал байна тийм үү? Тэгэхээр хоёулаа одоо хүрээлэнгийнхаа тухай ярилцаж эхэлье гэж бодчих. Хүрээлэнгийн одоо үүссэн түүхтэй холбоотой ярих уу? За
За тэгэхээр ер нь бол одоо би түрүү хэлсэн тийм ээ манай ард түмэн бол одоо химийн шинжлэх ухааны хэдийгээр шинжлэх ухаан гэж мэдэхгүй ч гэсэн амьдрал хата хэрэгжилж авч байна. Тэгээ 1938 онд анхны химийн лаборатори Судар очи хүрээлэнгийн дэргэд байгуулагдсан байд. Энэ бол манай анхны одоо судалгааны одоо тийм ээ шинжилгээ судалгааны байгуул. За дараа нь тэгээд нөгөө 42 онд Монгол Улсын их сургууль байгуулагдаад нөгөө анхны химч мэрэгчлэлтэнгүүд бэлдэж эхлээд тэгээд 61 онд бол шинжлэх ухааны актын байгуулагдсан тийм ээ. Тэгэхэд шинжлэх ухааны актын байгуулагдахад одоо байсан анхны хүрээлэнгүүдийн энийг нь бол одоо байгалийн ухааны хүрээлэн гэж. Энэ байгалийн ухааны хүрээлэн маань дотроо физикийн химийн гэсэн салбартай байгаад за тэр нь бол ерөнхий хим, органик хим, биохимийн гэсэн ийм лабораториудтайгаар анх үүсгэн байгуулагдсан. Тэгэхээр энэ маань бол одоо анхны Монголын одоо нөгөө химийн чиглэлээр одоо тагнасан судалгаа хийдэг анхны нэгжүүд бий болж байна. Тэгээд дараа нь бол 1968 онд химийн хүрээлэн бол яг битан одоо салж бие даасан хүрээлэн болж ажилласнаас хойш одоо ингээд анх нөгөө салбар нэгж байгуулснаас хойш ингээд 60 жил ер нь болчихно да. Манай хүрээлэн 60 жилийн төвтэй гэж хэлж болно тий. Шөөж урагшиж болохоор юм байна тийм ээ. Ер нь тэр хүрээлэнгийн юуны танилцуулган дотор амаргаан илтгэлийг онцлсан байсан л да. Тэр Судар очи хүрээлэнгийн 10 жилийн явгаар 31 онд одоо тэр илтгэл тавиа тийм ээ. Тэр дотор одоо дурдж байсан гэдэг тэрийг жоохон одоо суулаад. Тэгэхээр ер нь бол бас манай өвөг дээдс маань маш их ухаантай хүмүүс гэж хэлж харагдаж байгаа юм л да. Одоо ардын хувьсгал 21 онд ялхад 31 онд 10 жилийн аваар одоо юу шинжлэх ухааны үйлдвэр гэдэг илтгэл литр амаргаа тавьж ирсэн ба. Тэгэхээр тэр илтгэлдээ бол одоо яг нь одоо химийн шинжлэх ухааны хөгжүүл химийн одоо үйлдвэрлэлийг л хөгжүүлэх хэрэгтэй байна гэдгийг бас тэр үед харж ийн гэдэг чинь бас маш одоо тийм ээ алсын хараатай байсан байна гэж бодож байгаа. Тэгээд тэр анхны лаборатори байгуулагдаад бол эхлээд ус хөрсний судалгаа хийж эхэлсэн байгаа. Шинжилгээ судалгаа хийж эхэлсэн. Тэр зүгээр яг өнөөдрийн нэршиж байгаа химийн технологи хүрээлэн гэдэг энэ нэршил бол нэлээд сүүлд бий болсон байна тийм ээ. Тэр талаас харахад ер нь химийн шинжлэх ухааны талаас харахад бол тийм Монгол орны хувьд бол тийм залуу шинжлэх ухаан юм шиг ингэж харагдаад байгаа шүү дээ. Одоо энэ хамгийн сүүлийн нэршлийн хувьд бол юу гэж хэлэх вэ? Одоо манай хүрээлэнгийн нэршлийн хувьд бол юм гэж байгаа. Хим гэдэг нь бол одоо нөгөө химийн одоо суурь судалгаанууд тийм ээ. Одоо энэ баялагуудынхаа нөөц баялагынхаа химийн шин чанар, найрлага, бүтцийг судлах. Технологийн хим технологийн гэдэг нь юу болох вэ гэхээр тэрнийг яаж одоо боловсруулж технологийн шийдэл гаргаж одоо технологи болох уу, бүтээгдэхүүн болох уу гэдэг энэ чиглэл хэрэг. Тэгэхээр манай хүрээлэнгийн одоо хийж байгаа судалгаанууд бол эхлээд бол тухайн одоо объектийнхаа тийм ээ одоо суурь судалгаа хийгээд дараа нь тэрнээсээ бол одоо хамгийн ашигтай юутэй одоо хэсгийг нь одоо яаж улс орны одоо үйлдвэрлэл одоо химийн үйлдвэрлэл хөгжүүлэхэд шаардлагатай бүтээгдэхүүн болохгүй, технологи болохгүй гэдэг дээр л ажилладаг гэсэн үг. Тэгэхээр манай судалгааны одоо төслүүдийн гол үр дүнгууд гэх юм бол ер нь бол тэгэл патент, технологийн заавар, за мэдээж хэрэг эрдэм шинжилгээний өгүүлэлгүүд тийм ээ. Энэ бол манай гол бүтээгдэхүүнүүд болж гардаг. Шинжлэх ухааны салбарыг харж байхад их өөрөмс харагдаад байт юм л да. Нэг үнэхээр энэ одоо лидер том эрдэмтэд багш шавийн барилдлага нэг ийм юмдар төшгөлж их хөгжөөд байна гэж харагдаад байдаг л да. Тэгэхээр одоо жишээ химийн хүрээлэнгийн хувьд бол үе үеийн энэ захирлууд бол мэдээж лидерүүд л байсан байдаг шүү дээ тийм ээ. Энэ олон захирлаас одоо бараг 4 дахь захирал байсан байхад давгийн бадгаа баг бол би сайн мэдхий. Мэдээж одоо нэг нутаг ус гэж бас нэлээ уулздаг байсан. Тэгээ 13 хороолт бид чинь зэрэгэлдээ байранд байсан учраас наашааш яваад би хүрээлэнгээр очдог байсан шүү. Тэгээ бадгаагаа бол би хараад ерөөсөө эрдэмтэн хүн гэж нэг ийм л хүн байдаг байх таа гэж ингэж боддог байсан. Тэгээ бараг 20 жил хүрээлэнгийн захирлаас хамгийн удаан байсан байх шүү. Тэгээ энэ төлөөлөлтийн захирлуудаас төлөөлөө бадгаан тухай та нэг товчхон ярьж өгөх сайн байна. Тийм. Одоо манай ингээл хүрээлэн одоо бие дааж байгуулагдсанаас хойш ингээл манай үе үе удирдлагууд бол хүрээлэнгийнхаа одоо судалгааны чиглэлийг хөгжүүлэх, материалыг баазыг хөгжүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх гэл маш олон чиглэлээр ажиллаж байсан тийм ээ. За энэ дотроос бол Бадгаагаан талаар дурсахгүй байхын аргагүй. Манай Бадгаагаа бол одоо манай хүрээлэнгийн одоо бараг л нүүр царай одоо манай хүрээлэнгийн үдий зэрэгтэй байхад хамгийн гол үүрэг оройл гүйцэтгсэн хүн гэж би боддог. Тэгэхээр Бадгаагаа ч одоо 20 жил манай хүрээлэнг удирдсан байна. За ингээд Бадгаагаан удирдлагын дор
одоо би ч гэсэн оюутан болол төгсөөд ирж байхдаа Бадгай удирдлагын ажиллаж байсан. Манай Бадгай бол маш сайн эрдэмтнээс гадна маш сайн менежер хүн, маш сайн одоо хөөцөлтөлгөөтэй юу гэдэг. Энэний хүчинд одоо манай хүрээлэнгийн чинь одоо материалыг бац маш сайтай тийм ээ. Судалгааны лаборатори байрласан 3 байшин байна. Одоо технологийн туршилтын цехийн барилгатай байна. За тэгэл ингээл Бадгайгаа ч одоо 79 он манайха юу хийжсэн. Чехийн одоо Чехословак улсын тэр үеийн Чехословак улсын тусламжаар бол бүр иж бүрэн одоо шинэ байшинтай болоод иж бүрэн тоноглогдсон. Тухайн үед бол бүр багаж тоногдох хөрөмж энэ маань бол баг энэ дэлхийн дундаж түвшингийн багаж тоногдох хөрөмжтэй болж. Тэгээ энэ үед энэ одоо үеэс хойш бол одоо манай хүрээлэнгийн оргил үе бол одоо 2000 тонн хүртэл ер нь бол оргил үе байсан л та. Энэ үед маш олон сайхан бүтээлүүд гарсан. Маш олон бүтээл, 3 бүтээл манайх төрийн шагнал авч ирсэн. За тэгээ Бадгайгаа бол одоо үнэхээр тэр хүмүүсийг бол маш сайн удирдан зохион байгуулж одоо маш зангарахтай мундаг захирлаасаа л гэж одоо хэлмээр юм тий. 1981-ээс 2001 оны хооронд тийм ээ. Тий. Тэр үеийн төрийн шагнал авсан сэдвүүд чинь юу байгаа вэ? Тий, манай хамгийн анхны төрийн шагналыг манай Сэлэнгэ доктор маань авч ирсэн байгаа. Тэгээ Сэлэнгэ доктор маань бол Монголынхоо одоо ургамлаас ийм нөгөө малын хүч тамир одоо сайжруулдаг одоо тарга төв эргийн сайжруулдаг ийм одоо тэр бодис олоо тэгээ тэр бодис нь тийм биологийн шин чанартай байгаад тэгээ тухайн үед одоо нөгөө туурын малын амьдын жинг одоо маш нэмэгдүүлсэн одоо гээд ингээд энэ одоо амжилтаараа бол одоо энэ бүтээлээрээ төрийн шагнал бусад хүмүүсийн хамт бол авч ирсэн байгаа. За дараагийн бүтээл маань бол нөгөө уурагт түүхийдийн судалгаа уурагт түүхийдийг задлаг одоо ферментийн судалгаагаар манай одоо эргэтл актемч, за ган эрдэнэ актемч, Батмөнх доктор, Бачааргал доктор, за Дорч Холомгой гээд манай бас эрдэмтэн нарийн бичгийн дараа бас 10 хэдэн жил хийсэн мундаг эрдэмтэн байсан. За тэр хүн энэ 5 бол бас дараагийн юу одоо төрийн шагналыг бол авч ирсэн. За дараагийн 3 хүн бол одоо Батсүр актемч, за Жаминсон доктор, Пүрвэ доктор гэдэг энэ 3 хүн бол одоо байгалийн нэгдлийн шинэ одоо байгалийн нэгдэл олж тогтоосон тэдгээрийнхаа биологийн төвхийг судалсан гэсэн ийм ажиллаараа бол одоо төрийн шагнал хүртэж байна. Тийм төрийн шагналыг бол одоо тийм шинжлэх ухааны нээлт лөх ёстой юм билээ шүү дээ. Тэгэхээр яг энэ сая төрийн шагнал хүртсэн бүтээлүүд бол яг дэлхийн түвшинд харьцуулаа харахад энэ ямар хөө хэмжээний том нээлтүүд байдаг юм. Тэр одоо эхний тэр Сэлэнгэ докторийн холом одоо Батсүр актемч, Пүрвэгой, Жаминсонгой энэ хэдийн бүтээл бол дандаа юу нөгөө Монголын одоо ургамлаас, эмийн ургамлаас шин одоо бүр цоо шин дэлхий дээр урд нь танигдчих мэдэгдээгүй бодисуудыг олж тогтоогоод тэрнээсээ одоо тийм ээ ялгсан бодисороо бодисынхоо одоо биологийн идэвхийг судлаад тэгээд тэр нь одоо янз бүрийн одоо биологийн идэвхтэй үйлчлэлтэй ийм болохыг тогтоосон ажил байгаа. Нөгөө уургийн фермент уургийн судалгаагаар авсан төрийн шагналын маань ажил бол одоо өөрийн орны одоо тийм ээ нөгөө амьтан ургамлын гаралтай одоо тийм фермент задлагч, уураг задлагч ферментийн судалгаа, уурагт түүхийдийн судалгаа хийгээд за энүүгээр бол уурагт бүтээгдэхүүнүүд хийсэн. За одоо нөгөө сүүг ингээд нөгөө машиндаа яадаг штэ цэцгийг нь аваад нөгөө юу үлддэг тийм ээ. Шар сүлдээд тэр нөгөө юу кайзен гэдэг гаргаж авдаг штэ. Тэр кайзеныг одоо юугаар нойр булчирхайн ферментээр задлаад ингээд бодлоо юу хийсэн казинат натрий гэдэг одоо бүтээгдэхүүн гаргаж авсан байгаа. Тэр казинат натрий гэдэг бүтээгдэхүүн бол одоо энэ хямны үйлдвэр тийм ээ. Уурах түүхийд болдог. Хямны үйлдвэрт одоо махан дээр нэмэлт одоо нөгөө хям чинь нэг юм задарч бутрахгүй юм нэгт яадаг штэ тийм ээ. Тэгэхээр тэрэн дээр нэмэлтээр нэмдэг махны хэрэгцээг багасгадаг. Одоо тийм байна. Тэгээ дотоодоо мах комбинатд одоо ашиглаад гадаадд бүр одоо Хятад, Япон дааны улсад хүртэл импортлж одоо $40,000 ашиг болж ирсэн гэж байгаа. Дараагийнх нь нэг бүтээгдэхүүн болохоор ингээд ампет бэлтгэл гэдэг ийм ураг гаргаж авсан. Тухайн үед бол одоо энэ манад одоо Америкийн янз бүрийн ургууд орж ирэл бод билдингийн тамирчдаас өсвөлээд эргэлж шít. Тухайн үед бол ийм ураг байгаагүй. Манайх одоо өөрийн түүхий дээрээ гаргаж аваад ийм ампет гэдэг бэлтгэл бол гаргаж авч ирсэн. Тэр маань бол одоо нөгөө бөөрийн дутагдалд орсон, хагалгаанд ороод ядарсан ургийн дутагдлаа хүмүүс ч тийм үү бүр ингээд түгээмэл хэрэглэгддэг тийм одоо бэлтгэл бол бас гаргаж авсан байгаа. Тэгэхээр энэ чинь ураг ингээд сонсож байгаад
одоо Нобелийн шагналаар дэвших хэмжээний нээлт хийх боломж Монголд байж штэ. Тэр ялангуяа одоо нүүдлийн соёл хэрэгжлийн цөм болсон энэ өвөрмөц нөхцөл дээр түшгэлсэн тийм ээ. Ийм нээлт хийхээр нь боломжгүй. Жишээлбэл манай одоо Бацар ах тэмчгэд чинь Монголынхоо ургамлаас одоо нөгөө хавдрын эсрэг одоо үйлчилгээтэй шинэ бодис ялгаж аваад тэр нь гадаадд олон улсын битэн тавсан байх жишээтэй тийм ээ. Иймэрхүү байдлаар энийг одоо биднэрт хэрвээ багаж тоног төрөмж мөнгө хөрөнгө байдаг бол одоо бас тийшээ зүтгэх гээд бол болохгүй гэх арга байхгүй л дээ. Тэгээ одоо биднэрт бол одоохондоо нөхцөл болцоо жаахан тархан л байна тий. Ер нь зүтгэх хэрэгтэй нэ гэдэг ярилцсан. Тэгээ бахархаж байна үнэхээр сайхан байна тийм ээ. За одоо хоёлаа хүрээлэнгээ яриа тийм хим технологийн хүрээлэнгийн яг бүтц ямар хөө бүтцтэй ажиллаж одоогийн төвшөнд хүний нөөцийн өвдөр ямар хөө төвшөнд байна. За манай хүрээлэн бол ер нь судалгааны 10 лабораторитой. За 9 нь бол ерөөсөө 9 өөр чиглэлээр судалгаа хийдэг лабораториуд байгаа. Нэг лаборатори маань бол яг нөгөө нарийн мэдрэмжт багаж тоног төхөөрөмжүүдтэй ажиллуулж одоо нөгөө судалгааныхаа лабораториудын хийж байгаа ажлуудыг одоо тийм шинжилж өгдөг ийм лаборатори байгаа. Тэр манай хүрээлэнгийн одоо ер нь судалгааны үндсэн чиглэл бол эх орныхоо эрдэс түүхийдийг нэгдүгürt одоо судлах. За тэгээд тэрнийг одоо боловсруулж технологи боловсруулах шинэ бүтээгдэхүүн гаргаж авах ийм чиглэлээр ажиллаж байгаа. Тэгэхээр энэ дээр бол манай хүрээлэнгийн одоо неорганик химийн лаборатори, эрдэс түүхийдийн лаборатори, нүүрсний химийн лаборатори, за органик химийн лабораториуд ажиллаж байгаа. Тэгэхээр эднэрт бол одоо нөгөө альцис, төмөр, газрын ховор элемент ч гэдэм үү тийм ээ. Энэ хөдрийг одоо яаж баяжуулах уу? Яаж одоо тэрнийг химийн аргаар боловсруулад эцсийн бүтээгдэхүүн гаргах гэж гэдэм үү? Нүүрсийг одоо яаж хийжүүлэх, шингэрүүлэх ч гэдэм үү? Одоо манай Монголын нефт байна тийм ээ. Одоо нефт боловсруулах үйлдвэр баригдах гэж байна. Тэгвэл одоо тэр нөгөө парфин өндөртэй нефтийг чи одоо нефтийг нэрээд гарч байгаа одоо хаягдл нь тийм ээ үлдчихэж байгаа үлдэгдэл нь ийг нь яаж одоо боловсруулах уу? Яаж одоо бүтээгдэхүүн болохгүй ч гэдэг юм уу гэдэг иймэрхүү чиглэлээр явж байгаа эрдэс түүхийдийн чиглэлээр явж байгаа лабораториуд байна. Дараагийнх нь болохоор ерөөсөө эх орныхоо амьтан ургамлын гаралтай түүхий, за тэгээ хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрээс гарч байгаа хаягдл дайвар бүтээгдэхүүнийг боловсруулдаг одоо байгалийн нийтлэлийн хим хүнсний химийн лаборатори, за тэгээ биохимийн лаборатори гэсэн ийм лабораториуд маань энэ чиглэлээр ажиллаж байгаа. Тэгэхээр одоо ургамал одоо манай хүрээлэн хичээл нэг 180 гаруй одоо эмийн ургамал Монгол орныхоо эмийн ургамал, за тэгээд 360 гаруй одоо ашигт ургамал, за тэгээд ургамлын одоо үрийн тос, эфирийн тос гэдэг ийм судалгаанууд хийгээд олон сайхан бүтээлүүд гаргасан байгаа. За түрүүн би нөгөө уурхт бүтээгдэхүүнүүдийн талаар бас ярьсан тийм ээ. За тэгээд ийм чиглэлээр бас явж байгаа. За тэгээд дээрэс нь бол бас энэ янз бүрийн одоо экологийн асуудал маш их байна тийм ээ. Тэгэхээр энэ экологийн чиглэлээр манайх одоо тийм ээ ус хөрсний бохирдол, за дээрэс нь тэгээд энэ бохирдлыг бууруулах чиглэлээр дээрэс нь одоо янз бүрийн үйлдвэрлэлээс гарч байгаа хаягдлыг боловсруулж бүтээгдэхүүн болгох шинэ материал гаргаж авах чиглэлээр манай экологийн химийн лаборатори, материал судлалын лабораториуд маань ажилладаг. Иймэрхүү өргөн чиглэлээр бол ажиллаж байгаа. За тэгээ ер нь бол зөвхөн гадаад оронтой харьцуулах юм бол манай хүрээлэний нийтдээ бол одоо эрдэм шинжилгээний ажилд 97 хүн байдаг. Тэгэхэд одоо манай нэг лаборатори шиг лаборатори одоо гадаадд гэхэд бол бүтэн хүрээлэн байгаад тэрэнд нь 300-аас 500 хүн ажилладаг жишээтэй байна. Тэгэхэд манай нэг лаборатори нэг ойролцоогоор 10 хүнтэй тэгээд л одоо ингээд ажиллаж байна да. Энэ салбарынхаа судалгааны ажлыг хийгээд ингээд явж байна. Яг ийм бүтцээр бол дэлхийд гарахад хэцүү юм байна да. Ер нь бол хэцүү. Одоо социализмын үед ч одоо юу хийсэн байгаа шүү дээ. Нийт эрдэм шинжилгээний ажилтны тоо 6,000. Одоо тэгж 1700. Манай хүрээлэнгийн одоо нийт эрдэм шинжилгээний ажилтны 40% нь бол одоо докторос зэрэгтэй эрдэмтдтэй байдаг. Бидний үед бол одоо өөрсдөө магтсан болох уугүй юу? Хамгийн одоо шилдэг улсуудын түүж актив татаж авдаг. Тэр үеийн цалин бол нэг орлого сайдын хэмжээний ч юм уу өндөр цалинтай байдаг. Шалгуур өндөртэй тийм л байсан шүү дээ. Тэгээ одоо бол тэр нэг хоёрын хэсгийн баазуур цалин өрсөн сонсож байгаад бол нийтдээ юм сонсогч илээ шүү дээ. Тэгээ жоохон хүндэл юм хэрэгтэй. Танаа нэг сая явуулсан тэр нээлттэй хаалганы өдрөлөг мэдрэлгийн тэр хандлтыг харж байхад бол химийн шинжилгээ ухааныг сонирхож байгаа залуучуудын хүрээлэл бол маш өндөр түвшинд байна шүү дээ. Гэж харагдахаар байна шүү дээ. Тий. Ер нь бол яг одоо ингээл хэдийгээр цалин байгаа ч гэсэн одоо бидний одоо юу вэ штэ одоо
хиймд дуртай хүн байна. Тэгээд судалгаа шинжилгээний ажил хийх дуртай хүн байна. Одоо тэгээд ер нь бол бас мэрэгжилтэй үнэнч хүмүүс ч гэдэг юм ингээл бүгд л одоо ингээл үн сэтгэлээрээ л ажил явж байгаа. Одоо бага цалинтэйгээд одоо хаяад явчихгүй л байна. Яг одоо ингээл манад ингээд сайхан сураал ингээл яг ингээл дадлагчаал нэг юм туршлагатай болоод ирэхээр өндөр цалингаар одоо ингээ хувийн компаниуд бас аваа явчихдаг зовлон байна. Одоо тэгээ манайхан одоо гадаадд доктор магистрт явж гин тэгээ цаашаа ингээд хамгаалсны дараа нь одоо тухайн сургуулийн хүрээлэнгүүд нь ингээ аваад ажилладаг. Манай олон сайхан эрдэмтэд гадаадд одоо ингээд ажиллаж шít. Тэгээ тэр хүмүүс ч бас бүгдээрээ л Монгол хүн болохоор их орондоо ирмээр байдаг тийм ээ. Ирж ажилламаар байдаг. Тэгэхээр ирэхээр ингээд авдаг цалин маш бага. Тэгээ дээрээс нөгөө судалгаа хийх орчин нөхцөл нь тааруухан гэл тийм ээ. Иймэрхүү байдлаас ч юм болоод одоо юу гэж юм л та ирэхгүй ингээл гадаадд одоо судалгаа шинжилгээний ажил хийгээл ингээд байгаа. Түрүүн та яриандаа хэлээ одоо бид нар өдөр тутмын хэрэглээндээ бол нэг химийн шинжилгээ ухааны үр дүнг одоо ашиглаж байдаг гэж тийм. Энэ дээр бол жоохон тодруулаад жишээл одоо яг юуг одоо хүмүүс жишээл саван одоо сүдний оноос авахулаад одоо бүх юм бол химийн бүтээгдэхүүн юм байж та одоо цагаан эдээ боловсруулах технологи бүх юм дээр л одоо хэрэглээд байдаг. Тэгээд тэрийг яг нэг шинжилгээ ухааны талаас нь энд бол ийм шинжилгээ ухааны үр дүн бид амсаж байгаа юм шүү гэдэг ойлголтыг тэр болгоомж авч чадахгүй байна л да. Тий. Тэгэхээр одоо ингээл ер нь бол химчин маш их сайн одоо химийн бодис гэдэг бол маш их одоо дэвшилтэй сайн талууд их байна. Гэхдээ бас саар тал зөндөөтэй. Тэгэхээр бид нэр ерөөсөө нөгөө маш сайн ойлгоо зөв хэрэглэж сурах бол айгүй чухал байгаа. Одоо ингээл бидний ахуу юунд хэрэглэж байгаа юмнууд ч ингээл улам сайжраад л одоо ерөөсөө цагаан юм чи ерөөсөө өнгөлтурт хөөж гэдэг юм уу тийм ээ. Ингээл юу одоо хэр тосыг авна одоо тэгэл хэвс цэвэрлдэг юу цэвэрлдэг ингээл маш их бохирдолтой юмыг цэвэрлдэг энэ гэл ингээд тосмол одоо нөгөө тэр найрлага бүтцэд нь олон төрлийн химийн бодис ороод одоо тэр чиний гэрэл одоо аюул хорн нэгтнэ л гэсэн. Тэгэхээр бид нар ч аль болох тэрний хэрэглээ багасгах хэрэгтэй. Хэрэгэлсэн бол тэрнийг одоо дараа нөгөө нэг одоо юу гэдгийг угаасан бол сайтар усаар зайлах цэвэрлэх тийм ээ. Тэрний үлдэгдлийн үлдээхгүй байхаас өсвөл ингээл юу байгаа байхгүй. Тэгэхээр одоо бид нар чи янз бүрийн боловсруулсан хоол хүнсэр хэлж байна тийм ээ. Тэр хүн чинь хоол хүнсэр маш их хэмжээний одоо юу авч штэ химийн бодис авч байна. За тэгээд энэ одоо ахугаараас авж байгаа хоол хүнсээр авж байгаа агарын бохирдлоороос авж байгаа ч гэдэг юм. Инээс ч болоод хүнд янз бүрийн өвчл үүсэж байна тийм ээ. Тэгэхээр энэ өвчл чи одоо ингээл хавдар гэл одоо дэлхийн нийтээр манай Монголч гэсэн одоо аюулын харанга дэлгэцэн л өвчин биш үү. Тэр хавдрын өвчл гээл тийч одоо хавдар үүсгдэг химийн бодис гэл маш олон төрлийн химийн бодисуд шүү дээ. Тэгэхээр одоо эдгээр чинь ингээл бид нэр ахуйтай хэрэглээл ингээ явж. Тэгэхээр хавдар чинь бол өнөөдөр би тэр бодисоор хордлоо гэд маргааш над хавдар яахгүй тийм ээ. 10 20 жилийн дараа надад юу хавдар нэлэрдэг тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол маш их анхаарах хэрэгтэй байдаг л да. Одоо жишээлбэл бид нэр ингээл нэг хариулын 5 гээл тий чинь одоо тос хэрэгэлдэггүй, төлөгддөггүй энэ төргээл одоо ингээл тэр чинь дандаа нөгөө химийн бодисоор ингээл бүрхсэн байгаа шүү дээ. Тэд чинь л одоо тэрэнд хэрэгжилж ийсэн бодис гэхэд одоо юу болчихсон тийм ээ. Эхлээл их сайхан ингээл хэрэгжилж ийсэн бол яванда одоо энэ хорт тавдар өсгдөг бодис байна гэл тэр хэрэглэнээс татгалзаж байгаа жишээ. Одоо ингээл хунцар сав одоо хунцаргүйгээр бидний амьдралыг төсөөлөх арга алга тийм ээ. Одоо хүүхдийн уугч юунес өсвөлэл бүр хүүхдээ нялхаас нь хавуулаад бид нар хунцартай харьцуулж штэ тийм ээ. За тэгэл ингээл бидний өөрсний идэж хэрглэж байгаа одоо ууж байгаа ус юуны савнаас өсвөлэл ингээл хунцар. За тэгэл бид нар ч одоо нөгөө хунцар савтай юм аачаал печэндээ ингээл халаагаад идэж байгаа л тийм ээ. Ингээл энэ бүхэнд ч одоо ингээл яг бид нар нөгөө зориултын зориултаар нь хэрэглэхгүй бол аюултай. Одоо тэгэл тэр одоо хунцар чинь зөөлрүүлэх гэж гал тэсвэртэй болох гэж янз бүрийн химийн бодис тэсвэртэй болох гэж гэл ингээл маш олон төрлийн нэмэлтүүд нэмдэг те. Тэгэхээр тэр нэмэлтүүдийг нэмэл ахаар одоо нөгөө хунцрын чинь хор аюул нэмэгдэл байна. Тэгэхээр одоо бид нар чинь нөгөө айрыг сав тараг одоо усаа авчил химийн бодисын нөгөө тас толгойн материал химийн бодисын юм тэгээд шүү дээ. Цэнхэр боошуу байна. Бодисын сав дээрээс нөгөө янз бүрийн каниструуд нь шүү дээ. Тэдний чинь бид нэг ингээл тэд ялангуяа тэр нөгөө хунцар дотор байдаг тэр нэмэлтээр хэрэгэлдэг баталий ч гэдэг юм уу юу одоо ингээ янз бүрийн биспинол H гэдэг юм уу ийм бодисууд чинь нөгөө ийм нөгөө тосонд их сайн усдаг бодисууд гэдэг. Тэгэхээр ч одоо бидний нөгөө айрыг сүү тараг мараг чинь тодорхой тостой тийм ээ тос агуулж яадаг. Тэгэхээр тэрэнд нь маш сайн уусч орж ирээд тэгээ бид нар тэрнийг идэж уугаад одоо ингээд хавдраар өвчлөх юу эрсдэл өрсөндөө бий болгоод явждаг жишээ тийм ээ. Сая нэг телевизэн нэвтрүүлэг үзчихсэн чинь нэг хөдөө
гэрт ингээд ил гал дээр сайхан сүү самарч ин л да нэг гэр эзэгтэй гоё л харагдаж байна. Тэгээ тэр шанаган молуудын хуванцар шанаа байж байгаа байхгүй юу. Тэгээ би дотроо бодож ирсэн байх чи одоо төмөр шанаа хуванцар шанаа бас л одоо тэр нэг сая хэлдэг энэ хор юмнууд чинь тэнд нэвччихэл байгаа бах та тийм ээ. Тэгэхээр одоо энэ хүмүүс ялангуяа энэ хуванцартай холбоотой сав хэрэглээ юмдар нэлээд бодохгүй бас болохгүй юм байна да тийм ээ. Тий. Одоо ингээл тэр ямар нэгэн химийн одоо урвал процесс чинь бол одоо нөгөө нэг температур, орчин нөхцөлийг хамаарч тэр ч одоо тэр халуун юу ингээд самархад чинь бол яг улам л одоо тэр цайнд хандлагдах юу төрөгснээ л гэсэн. Одоо нөгөө бид нар чинь юу яадаг штэ зориултын биш одоо уул нь бол одоо нөгөө пэйчэнд тийм ээ юу яах ёстой штэ одоо өнгөгүй шилэн савнал одоо уул нь хоолундаа халааж явуулах эрүүл байгаа. Тэгж явж ил янз бүрийн хуванцарсаа бүр нөгөө юунд гялгар хүүдийн хүртэл ингээд хийгээд халгаад байгаа шүү дээ. Тэр чин тэр өдөөлтөнд орохоор чин нөгөө л дотор нь байгаа хортой бодисууд чин юунд орох нөгөө холгонс руу чин шингэх магадлал нь улам ихсэж байгаа байхгүй. Тэр хуванцар савнаас одоо ангижирий гэсэн хөдлөн үе үе нэг гарч ирээл алгалаад байх юм да. Манайхан ч бас дуурай галаас хаяад яриад нэг урлын хэмжээнд яриад ингээд орхоод байх. Тэгээ энэ бол нэг талаас яг тэр том ололт байх тийм ээ. Энэ хуванцар бол хүний хэрэгцээ хангаж чинь олон янзын зүйлд тус болж байгаа. Гэхдээ энийг орлуулах хэмжээнд юм хийхэд хэцүү юм шиг байна. Цаасан юу одоо модон сав эдгээр гэж байгаа. Тэгээд тэр нэг л болчихгүй байгаа юм да. Тэгээд цаашдаа энэ хуванцар савтай холбоотой энэ юу яаж өргөж чинь багасах юм болов улам ихсэх юм болов. Ер нь энэ хүрээлэнгийн хийж байгаа судалгааны үр дүнгуудын талаар бас жоохон тодруулаад ярил сайн байна тийм ээ. Сүүлийн үед бидний хийж байгаа одоо судалгаанууд бол бас улс орондоо л одоо өргөж өгөх чухал гэсэн л чиглэлүүдийг барьж судалж байна л да. Одоо тэгэл манай одоо эрдэс төвхийдийн чиглэлээр ихэд л одоо ингээл газрын ховор элементийн хүдрийг тийм ээ одоо баяжуулаад стандартын баяжмал гаргаж аваад тэрнийгээ боловсруулад одоо ингээд газрын ховрын одоо 95-аас дээш хувийн одоо нийлбэр оксид агуулсан бүр бүтээгдэхүүн гаргаж авах энэ ажлыг хийгээд одоо бид нар оюуны өмчийн баталгаагаа авчихлаа. Дээрээс нь одоо яг одоо бид нөгөө лити гэдэг чи одоо дэлхийн нийтэд маш хэрэгтэй бид болчиход байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр литийн энэ одоо баяжуулалтын чиглэлээр судалгаа хийж гин одоо манай асхтын одоо мөнгөний полиметалын орд гэдэг шүү тийм ээ. Тэр чинь бол эрдэнэт оюутлагаас өөр найрлага бүтцтэй. Тэгэхээр тэрнийг одоо яаж яг стандартын баяжмал гаргахад тэр хортой элементүүдийг нь одоо зайлуулах вэ гэдэг судалгаа хийж чинь тийм үү. Шилмүс. За тэгээд энэс ч одоо нөгөө ой бэлтгэлийн үед чинь нөгөө маш их хэмжээний шилмүс одоо зүгээр л хаягдчихж байгаа шүү. Тэгэхээр тэрнээс бид нар одоо ингээд нөгөө эфирийн тос гэдэг одоо амин тос гэдэг сүүлийн үед маш их модонд ороод байгаа. Тэр тосыг одоо ялгаж авах. Тэгээд тэрнийг ямар ч хаягдaltaгүй боловсруулах ийм одоо технологиг боловсруулаа одоо ингээд баталгаажаад ингээд явж гин. Тэрнээс олон төрлийн бүтээгдэхүүн бид нар гаргаж аваад бас бага хэмжээгээр хүрээлэн дээрээ үйлдвэрлээд ингээд зарж борлуулах юм ажлууд хийж гин. За тэгээд түрүүн би хэлсэн тийм ээ одоо нефт боловсруулах үйлдвэр ашиглалтанд орно гэж. Тэгэхээр нефт боловсруулах үйлдвэраас маань одоо гарах тэр нөгөө хаягдл одоо нэрлэгийн үлдэгдлийг одоо бид нар одоо яаж одоо нөгөө боловсруулвал бензиний дизелийн гарцыг нэмэгдүүлэх үү тэрнээс явж одоо нөгөө асфальт одоо битум замын битум гаргаж авах гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар ингээд юу судалгааны ажлуудыг бол хийгээд явж байна л да. Ер нь ганцхан хэмээг үрэлж гэлгүй ер нь академийнхан бол эрдэмтэд ёстой нөгөө чимгөө дундартал зүтгээл энэ зэн нээлт хийгээл эрдмийн ажил хийгээл байдаг. Энүүний үр дүн төдийлөн одоо хүмүүсийн амьдралд хэрэгжиж байгаа нь юу бол нэлээд дутагдaltaй харагдах юм да. Энэ бол одоо дөрийн бодлого олон зүйлтэй холбоотой байдаг баг. Яагаад одоо та нарыг хийсэн энэ шинжлэх ухааны нээлтүүд энэ одоо эрдмийн ажлын үр дүн амьдралд төдийлөн нэвтэрч өгөхгүй байгаа юм. За ерөөс нэлээд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт бол ер нь бол шинжлэх ухаанд төвж байгаа санхүүжилт маш бага. За одоо ингээл бид нэр одоо нэг лаборатори 10 хүнтэй лаборатори нэг суурь судалгааны төсөл автлаа гэхэд ер нь жилийн эрдэм шинжилгээний зардал нь 10 сая 8-аас 10 сая л байдаг. Тэгэхээр одоо нэг эрдэм шинжилгээний ажил нь сая өрөхгүй төгрөгийн эрдэм шинжилгээний зардал навч чинь гэсэн үг тийм ээ. Тэгэхээр тэр зардал маань юунд явах вэ гэж одоо бид нэр томилтойроо явах хэрэгтэй, дээжээ бэлтгэх хэрэгтэй, уруулж утсан авах хэрэгтэй, шил саваа авах хэрэгтэй. Одоо химийн одоо судалгаа бол маш их нэг материал шаарддаг шүү дээ. Багаж тоног төхөөрөмж авах хэрэгтэй гэл тэр энэ бол үнэхээр зардал нэгдүгürt маш бага. Дээрээс нь бид нар яг ингээл одоо судалгаа хийгээл юу ягаал
тайлан гаргаад патент аваад ингээд зохиогч ирэх аваад ингээд бид нар ажиллаа дуусгах чинь тийм ээ. Энийн чинь дараа цааш яах вэ гэж одоо бид нар янз бүрийн шинэ бодис гаргаж авсан бол тэрний одоо биологийн төвхийн судалгааг одоо амтан дээр, хүн дээр хийх ямар одоо юм болохгүй, ямар бүтээгдэхүүн болох ч гэдэг юм. Эсвэл бүр талбайн туршилт хийх, эсвэл бүр нөгөө хагас үйлдвэрлэлийн туршилт хийх гэх тийм ээ. Ийм шаардлагатай. Тэр зардал ерөөсөө биднэрт байдгүй учраас яг ингээд нөгөө бид нэр өөрснийхөө хэмжээнд хийчихэд цаашаа яг үйлдвэрлэлт нэвтрэх туршилтаа гүнзгийрүүлж хийж чадахгүй ингээд бас байгаа. Дээрэс нь манай одоо яг химийн үрэлэнгийн хувьд бол нөгөө юу Монголд ч одоо химийн үйлдвэрлэл ерөөсөө хөгжөөг шүү дээ. Бидний гарсан юмыг хүлээгээд авах нөгөө үйлдвэр одоо технологитой хэрэглэх үйлдвэр маш бага байна. Яг одоо ингээд нөгөө Монс ч гэдэг юм уу, Монкрем ч гэдэг юм уу бас ийм юунууд бол юу ч байна. Одоо манай бүтээгдэхүүн юунууд одоо үр дүнгээ аваад бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүтээгдэхүүндээ төгөөд болж ашиглах ч гэдэг юм уу ийм ажлууд хийгдэж явж байна. За дээрэс нь нөгөө юу вэ? Эрдэмтэд одоо үйлдвэрлэгч хоёрын одоо харилцан биеиндээ итгэлж хийдэг юм уу ийм бас бага байна гэсэн үг. Тэгэхээр нөгөө социализмын үед бол одоо маш их юм нөгөө нэг төлөвлөгөөт эдийн засгт учраас одоо нөгөө шинжлэх ухааны техникийн хороо чинь та нар ийм судалгаа хий, тэгээд ийм үйлдвэрт ашиглана, ингээл бүх юм үйлдвэр практик нэвтрээд ингээ явдаг байсан бол одоо бол ингээд шинжлэх ухааны тусдаа үйлдвэрлэх нөгөө хувийн хвшлэн тусдаа үйлдвэрлэлийн тусдаа тэр юм болохоор ингээд нөгөө хоорондоо бие биенийг ойлголцохгүй байдал байна. Дээрээс нь одоо төрийн өмчит үйлдвэрийн газрууд маш их судалгааны ажил хийх хэрэгтэй. Ингээд тендер зарладаг. Бид нар оролцох боломж юусоо байдаггүй. Яагаад байдгүй гэхээр одоо нөгөө тендер хуулиар одоо биднэрт нөгөө барьцаа заавал нөгөө 100 саяас дэше ажилд нөгөө барьцаа тавь гэдэг. Барьцаа тавихгаар одоо бид нар 200 мянган төгрөний ч барьцаа тавих нөгөө данс байдгүй учраас тендерт ерөөс орж. Тэгэхээр чи нөгөө жинхэнэ бидний хийх ёстой одоо нөгөө тэр төрийн өмчит үйлдвэрийн газруудын хийх гэж байгаа өсөж байгаа ажлыг судалгааны байгууллагууд хийж чаддаггүй байхгүй. Тэгээд л одоо ингээл иймэрхүү байдлаар ингээд нөгөө хууль эрх зүйн хувьд ч гэсэн одоо энэ юуныхаа хувьд ч гэсэн тийм ээ одоо болцооны нөхцөлийн хувьд ч гэсэн иймэрхүү байдлууд одоо явагдав. Тэр уг нь бол бодлого төрийн бодлого дээр уг нь санхүүжилтийн юмнууд тавигдсан дараагдсан дээр алсын хараа гэдэг юм харж яхаж 25 онд гэлүүдээ дотоодын нийт бүтээгдэхүүний 2% төгрөгийн шинжлэх ухаанд зарах зардал гэдэг. Яг одоо ямар төвшөнд байдгийг гэхээр чинь 0.100 хэд ч юм дээр ерөөсөө нэг хаам сулах. Сая 10 сая гэдэг төгрөг чинь одоо томхон шиг хамтлагуудын нэг газар очиод дуулаад ганцгуудаа дуулаад авах мөнгө л байж шин чинь тийм. Тэгэхээр энэ хоёрын хооронд мөн чих зөрөө байна да. Одоо шинжлэх ухаанд зарцуулж байгаа юу чинь дотоодын нийт бүтээгдэхүүний 0.012 хэлж байгаа. Тийм тийч одоо эн чинь бүр бусад өндөр хөгжилтэй орнуудаас 10% дахин бага маш бага юу зардал тийм ээ. Дээрээс нь нөгөө юу одоо яг одоо ингээл янз бүрийн асуудал гарч штэ. Багш нар ажил хаяал цалингаа нэмүүлнэ гэх ингээр шинжлэх ухааны байгууллагын зардлыг аваад авчиж байна. Ковид гарлаа гэтэл шинжлэх ухааны зардлыг аваад авчиж байна. Одоо бид нар сүүлийн бараг 2-3 жил шинжлэх ухааны одоо эрдэм шилгээний ажил хийх бараг зардалгүй шахал ажиллаж байгаа байхгүй юу? Тэгэхээр чи ийм байхад бол шинжлэх ухаан хөгжихэд бас хэцүү. Тэгвэл бас хандлага өөрчлөгдөж байгаа. Одоо 2019 онд нөгөө одоо ерөнхийлөгч ерөнхийлөгч маань одоо нөгөө ерөнхий сайд байхдаа шинжлэх ухааны ажилчдын одоо анх тугаар хурлыг зохион байгуулад тэгээд тэрнээс хойш бол одоо хандлага өөрчлөе одоо эрдэмтэн судлаачдад хандлага өөрчлөе, төр засгийн хандлага өөрчлөе, бизнесийн байгууллагууд хандлага өөрчлөе гэсэн ийм өрөө тавиад ингээд одоо бас төр засгийнх нь дуу хоолой ингээд өөр болоод ирэхээр бас ингээд нөгөө нэг биднэрт хандж байгаа хандлага бас өөрчлөгдөж байгаа байхгүй. Одоо ингээд юу хийж юм тийм ээ. Төр засгаас чинь биднэрт бас сайхан орчинд ажиллагээл бүр шинжлэх ухааны ийм хүрээлэнгүүдийн цогцлбор барьж өгч чинь тийм ээ. Бид нар одоо тэрэнд гуртаа орохыг л маш хүсэж байна. Дээрээс нь одоо бидний манай одоо нөгөө юу боловсролын сайд бол одоо 5 чиглэлээр одоо шинжлэх ухааныг одоо хөгжүүлэх юм зорилт тавиад ажиллаж байгаа. Тэрнэр нь одоо бидний яг саяны хэлээд байгаа тулгымдсан асуудлуудыг шийдэх ийм юм гэж байгаа. За тэгэл сүүлд одоо энэ төр засгаас орж байгаа одоо тэр нөгөө 20 50 за тэгээ шин сэргэлтийн бодлого энэ төр гэдэг ингээд энэ бүх юмнууд чинь нөгөө дандаа манай улс ч одоо нөгөө хэрэглэгч за тэгээд нөгөө түүхийгээр нь экспортлогчоос биш үйлдвэрлэгч болон эцсийн бүтээгдэхүүн гаргая гэл тэгээ яг нэг химийн үйлдвэрлэл хөрж маш их боломжуудыг одоо нээсэн ийм зорилтуудыг тавьж байгаа. Тэгэхээр энэ бол бас биднэрт их сайхан юу болох бах түлхэц олох бах. Тэгээд одоо ер нь ойрын ирээдүг бол бид нар бас юу хийж байгаа штэ их өөрчлөлт гарна гэл их л өдөргөөр харж ажиллаж байгаа да. Монгол улс үнэхээр энэ тогтвортой хөгжлийн бодлогыг
реал гэх юм бол шинжлэх ухааны түвшгээс гаргахгүй л дээ тийм ээ. Тийм. Асуух зүйлийг хойлоо тэгээ цаг үндсэндээ дуусч байгаа юм. Намгийн зөвлөд бид нар эрдэм хэллэгийн хүрээ юу сэтгүүлийн талаар асуумаар байна. Миний сонссноор бол одоо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм хэллэгийн анхны сэтгүүлийг одоо танаас сэтгүүл гэж ингэж сонсч байсан. Манай хүрээлэн ер нь бол одоо эрдэмтдийн гол одоо бүтээгдэхүүн ч одоо ер нь эрдэм шинжилгээний өгүүлэл шүү дээ. Тийм тэрүүд. Тэгэхээр эрдэм шинжилгээний одоо манай хүрээлэн бол одоо англи хэл дээр монгол хэл дээр хоёр сэтгүүл гаргадаг. За тэгээд энэ англи хэл дээр хэвлэгддэг сэтгүүл маань бол одоо энэ нөгөө Scopus гэдэг нээлттэй мэдээллийн санд бүртгэгдээд олон улсын одоо сэтгүүл тавьдаг стандартаар 2 оттой ийм сэтгүүл бас одоо жилээс жилд одоо нөгөө side score гэдэг одоо юу Scopus-ийн impact factor гэдэг юм нэмэгдээд ингээд яваад байгаа. Манай нэр хүнд дээшилж байгаа. Тэгэхээр одоо энэ сэтгүүл маань хуучин бол зөвхөн Монголын судлаачтай бүтээлийг хэвлүүлдэг гэсэн бол одоо дэлхийн улс орнуудын сэтгүүлчдэд мэдээлэл өгүүлэлт хэвлүүлдэг. Тэрнээс маань олон судлаачид ишлэл авдаг гэдэг ийм болсон. Энэ бол одоо манай хүрээлэнгийн бас нэг бахархал. За дараа нь монголоор бол бид нэр монгол хэл дээр бол эрдэм шинжилгээний бүтээлгээ жил болгон бас монгол хэл дээр гардаг. Энэ сэтгүүл маань бас одоо нөгөө онлайн хэлбэрт ороод одоо ингээд бас олон нийтэд нээлттэй хүрдэг ийм хэлбэрт орсон. За манай хүрээлэн бас нөгөө эрдэм шинжилгээний хурал одоо англи олон улсын хурлыг бол юу гэдэг 4 жилийн хүртэл зохион байгуулдаг. Тэгээ энэ маань энэ жил бид нар 5 дахь хурлаа сая энэ яг хүрээлэнгийнхаа 60 жилийн хойно жил бол зохион байгуулсан. Тэгээ энэ хурлын маань одоо эмхтгэл бол одоо энэ нөгөө Springer Nietzsche-гийн Атланта Пресс гэдэг хэвлэлийн газрын шаардлагын хангад одоо тэнд хэвлэгдсэн. Бас энэ бол Монголын анхны одоо эмхтгэл болсон байгаа. Тэр Атланта Пресс хэвлэгдсэн. Одоо бид нэр тэр эмхтгэлээ бас цаашаага нөгөө Web of Science бүртгүүлэх гээд ингээд материалаа өчгөөд ингээд хүлээж байна. Хэрвээ одоо Web of Science бүртгэж юм бол бас л анхны одоо эмхтгэл болох иймэрхүү байдалтай байгаа. За баярлалаа. Сайхан яриа өрнүүллээ. Тэгэхээр химийн шинжилгээ ухаан бол одоо дэлхийн шинжилгээ ухаан юм да тийм ээ. Тэгээд дэлхийн шинжилгээ ухаан учраас дэлхийд одоо бас үгээ хэлэх өөрийн эндэртэй хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын сэтгүүлтэй болсон бол их сайхан байна. Редакцийн бүрэлдэхүүнийг харж авах олон орны хүмүүс орж ажилладаг юм байна шүү дээ тийм ээ. Тийм. Одоо маш нэр хүндтэй эрдэмтэд редакцийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа. Тэрний хүчинтлийн сэтгүүл маань одоо мундаг явж байгаа гэсэн үг шүү дээ тийм ээ. За ингээд дахин талархал дэвшүүлээ. Тэгээд химийн шинжилгээ ухаан Монголын амьдралд илүү одоо хүчрхэг олон сайхан нээлт, олон сайхан хэрэглээний технологиг нэвтрүүлсэн шинжилгээ ухаан болох нь одоо ойлгомжтой юм тийм ээ. Тэгээд төр засгийн хандлагад өөрчлөгдөж байгаа гэдэг бол бас бодтой харагдаж байна тийм. Тэгээд цаашдаа бол нэлээд өргөж байх гэж бодож. Ер нь одоо химийн шинжилгээ ухааны хөгжүүлэх гэх юм бол үнэхээр санхүүжилт хангалттай хэрэгтэй. Тэгээд дэлхийн түвшинд яг өнөөдрийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн дээр тоног төхөөрөмж лабораторийн дээр орчин хэрэгтэй. Нэлээд мөнгө зарж ээж хийгдэх юм л судлагдсан гэж ингэж ойлгож байна шүү дээ тийм ээ. Тэгээд энэ түвшинд бол бас яг улс орн маань урагшаа явж байна. Болох байхаа. Тэгээд амжилт хүсье. За маш их баярлалаа. Өнөөдөр таны төрсөн өдөр гэж би сонссон. Тэгээд төрсөн өдрийн баярын мэнд бас хүргье. За баярлалаа. Маш одоо бэлэгдэн бэлдээ сайхан одоо нэвтрүүлэг боллоо. Шинжилгээ ухаан таны мэдхүйн судлагдсан нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Манай өнөөдрийн зочноор Шинжилгээ ухааны академийн хим технологийн хүрээлэнгийн захирал Жаргал сайхан захирал маань оролцлоо. Дараагийн нэвтрүүлэгт хүртэл түр баяртай.